За хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Өргөжлүүлээд энэхүү сэдвийг дэлгэрүүлээ ярилцаж байсан. Өргөдөн манай студид Монгол Улсын их сургуулийн Монгол хэл хэн шинжилгээний техникийн дэд профессор Жавхлан өргөд ирсэн байна. Сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд. Урилгалаа манай студид ирсэн танд баярлалаа. За бид энэ удаагийн ярих сэдэв бол Монгол бичгийн тэгийн тухай ярина. Монгол бичиг бол өөрийн гэсэн хэв загвар шинжтэйгээр үүсэж хөгжиж өнөөхөрний хадгалагдсан явж шүү дээ. Тэгэхээр Монгол бичгийн тэг гэж бас яг юу хэлээд байгаа юм? Тэг дотроо бас ямар хэв шинжийг агуулдаг байгаа юм бэ? Тэгэхээр одоо эртнээс нааш бол ямар ч одоо бичиг үсэг уламжлагдаж ирэхдээ өөрийн гэсэн хэлбэр дүрс за тэгээд түүнийг одоо үйлдэж ирсэн бичгийн хэрэглэлүүд те үзэг одоо цаас бих ч юм уу те тэр болгоноор бол энэ хадгалагдаж ирдэг л дээ. Тэгэхээр ерөнхийдөө монгол бичиг бол эртнээс одоо бидэнд уламжлагдаж ирэхдээ тэр уугар согдын тэр согдоос одоо уламжлагдаж ирсэн тэр хулсан үзгийн тэг за цаашаа дамжаад бол одоо монголчуудаас зэрэг одоо цаг хугацааны үед ч гэсэн бас хамтдаа бас оршин тогтнож ирсэн уугрын одоо үеийн бас тэгүүд тэр тэгүүдийг бол ерөнхийдөө 13 дугаар зууны үед бол хадгалж авч үлдсэн л дээ. Тэгээ тэр уламжлалыг бол одоо бас дурсгалуудаас бол бид нар бол харж байна. Жишээлбэл 582 оны үед байдаг тэр чон хөшөө байдаг тий одоо Архангай аймгийн Цэцэрлэг хотын яг тэр гол музейд нь байж идэг одоо хүүхэд одоо чон хөгж байгаа дүрстэй тэр ясмэлхэн дээр суурилсан чулуун үүдэг гэрэл төшөө үүдэг тэр гэрэл төшөн дээр байж байгаа тэр одоо юуны согдын үеийн бичээсийн хэлбэр дүрсийг бас ажиглаж байна. За ингээ уугрыг гэвэл бүр яг монголчуудтай зэрэгцүүлж үзэх юм бол 1342 оны үед хамрагдах тэр одоогийн одоо Бээжин хотын тэр цагаан ярэм тийм ээ Монголын одоо тухайн үеийн тэр Монголын нус чоноор гардаг цавчаал бонд гэж ярьдаг. Тэр нөгөө тэр хэсэг буюу Монголын хийлгээс гартай тэр хэсгээр таарж байгаа тэр хэсгээр тэр цавчаал бонтын бичээс гэж том бичээс байна л да. Тэр бичээс төр бол тухайн үеийн тэр Монголын эзэнт гүрний Ён гүрний харьяанд байсан одоо 6 том хэлээр бол бичсэн байдаг. Тэгэхээр Хувлаа хааны намтар түүхийг бичсэн байдаг. Тэн дээр бол одоо монгол хэлийг бол дөрвөлж үсгээр тэмдэглэсэн байгаа. Тэн дээр харин уугрын үсгээр бол одоо уугрын хэлийг тэмдэглэсэн буюу одоо тэр одоогийн монгол бичгийн хэлбэртэй одоо монгол бичтэй ижлэгийн хэлбэр төрстэй байх нь л. Тэгэхээр одоо энэ согдууд нь бол арай эртнийх тийм ээ. Тэгээ дараа нь бол уугар. Тэгэхээр монголчууд бол мэдээж бол согд хоёр бол бичиг үсэг бол хамтдаа нэг цаг үед авсан байна л да. Тэнтэй согдоос бол монгол уугар хоёроос. Одоо тэгээд нөгөө согд уугар хоёр нь айл айл нь монгол бичгийн одоо хэлбэр төрсийг бол авч үлдээгүй. Одоо бид нар л авч үлдсэн байна. Тэгэхээр бид нар авч үлдэхдээ бол эхний ээлжинд бол нэг 13-аас 17 дугаар зууны үед бол энэ хулсан үзгийн тэгээр бол авчин хэрэгэлсэн байна. Тэгэхээр энэ хулсан үзэг нь өөрөө одоо жоохон хатууд тийм мод тийм ээ. Тэгээд түүнийг одоо үзүүрлэж одоо бас бэхэнд дүрж бичдэг болохоор зарим одоо хэлбэр дүрс нь бол одоо өөр байна л да. Жишээлбэл эр үсэг ч юм уу, эм үсэг ч юм уу одоо хэлбэр төрсөн арай өөр сүүл нь одоо шилбэл доошоо одоо татагдсан байдаг ч юм уу. За тэр та бүхний сайн мэддэг одоо бидний энэ 13 дугаар зууны үеийн хаадуудын загтлаас бид нар бол тэр хэлбэр төрсийг бол маш сайн харж болно. Тэгэхээр тэн дээр бол их тийм цэгцтэй сайхан бичсэн байдаг. Тэгээ тэн дээр бол тэр хэлбэр дүрсүүд нь харагдана. Тэгээд бихний найрлага нэг чухал байна л да. Тэгээд бихний найрлага нь бол их одоо сайн найрлагатай байсан болохоор ч тэр юм уу 17 дугаар зууны хүртэл бол энэ монголчуудын энэ үсгийн энэ зурлаг буюу одоо мах бодийн энэ одоо хэлбэр дүрс үсгийн тэгийн зурлагт бол их нэг тийм томоохон өөрчлөлт нэг ороог байна л да. Ганц нэг орсон өөрчлөлтүүд нь бол яг хуу сүүл хоошоо татагддаг болсон ч юм уу тийм ээ. Тэгээд цаашдаа бол энэ нөгөөх блок принтинг гэж хэлдэг нөгөө модон бар тийм ээ. Модон барын хэвлэл гэдэргээд одоо нэлийн хүчтэй сайхан монголчууд бол хөгжиж ирсэн. Тэгээд тэр хөгжиж ирсэнтэй холбоотойгоор нөгөө сийлэх нөгөө хулсаар бичсэн сайхан зүйлээ сийлээд дараа нөгөө дармалдаж хэвлэж авна шүү дээ тийм. Тэгээд хэвлэж авахтай зориулаад бол илүү тансаг гоё хэлбэр төрсийг бол гаргах ч юм уу тийм. Модон барын одоо өөрийн гэсэн тэг гэсэн тэгийг хүртэл гаргаж ирсэн ч юм уу тийм. Тиймэрхүү юм гоё боломжлууд бол харагдчихлаа л да. Тэгэхээр энгийн үгээр ярих юм бол бичигдсэн зураглал нь сайн байсан болохоор өнөө цагт бас тэр хэв шинжээ хадгалан авч үлдсэн гэж ойлгож болох нь шүү дээ тий. Тэр үед бол одоо дарж бичих ч юм уу, татлахын бичих ч юм уу, гүйлгэн бичих ч юм уу тийм уламжлал бол байсангүй байна л да. Байгаагүй гэж ойлгож болно гэсэн. Яг тэр нөгөө бичгийн хэрэглэлээс хамаарат
аль болох цааснасаа салгахгүй үзгээ одоо тэгш хэмтэй ингэж бичдэг тийм ээ. Тэр боломж нь бас тэр бичгийн хэрэглэлээс хамаарат бас байхгүй их нэлээд гаргацтай тийм цэвэрхэн бичигддэг. Тэгэхээр тэр үеийн бичгийн хэлбэрийг одоо уншихад бол хялбар байна гэсэн үг. Тэр үеийн нөгөө зарим мах бодууд нь бол одоогийн мах бодоос бол мэдээж өөр тий. Тэгээд тэр мах бодуудаа мэдчих юм бол тэрийг бол уншихад бол их хялбар байна гэж ойлгож байна гэсэн үг. Яг зүгээр бидний хувьд бол өнөөдөр үгэн сангийн хувьд бол жоохон тутмаг болсон учраас зарим үг хэлгийг нь бол бид нэр бол ийм үг байдаг юм уу гэж гайхахаар баг тийм ээ. Гэтэл бол тэр нь бол бидний зүгээр л одоо тойл бичгээ шүүгүүд үзгээд байдаг л үг. Зүгээр л бидний үгийн сангаас хасагдсан ч юм уу те. Хасагдсан ч явахтай хэрэглэнээс болоод одоо төр зурдаа болоод гарцсан байгаа те. Хэрэглэнд байхгүй болсон тиймэрхүү үгс ч юм уу те. Тиймэрхүү зүйл болж байгаа. Тэгээ хожим бол энэ 17 дугаар зууны сүүл үеэс бол энэ Монголын бичгийн хэрэглэлд бол өөрчлөлт орж ирсэн л дээ. Энд бол биерийн соёл орж ирж байгаа. Тийм л яах вэ? Одоо яг Монгол бичгийг бас нөгөө уран тансгаар бичээ гэх юм бол биерийг зайлшгүй ашиглаад байна шүү дээ, тий? Каллиграф гэх мэтчлэн. За яг каллиграф гэдэг талаас нь ярих юм бол тэр үсгэн сайхан урлаг гой сайхан харагдуулах тал л да тий. Тэгэхээр энэ эртний грек ромын үзгэрч гэсэн бичиж байгаа тэр гой та бүхэн одоо шилний Виноны шилний ардталт гоё готик үсгээр ингээ гоё сайхан битсэн байдаг ч юм уу те. Эсвэл бол ингээд маш сайхан хятадын эртний одоо бас бичгийн дурсгалууд дээр ч гэсэн хан зүсгээр биерээр сайхан битсэн байдаг ч юм уу те. Янз бүрийн олон юм сайхан үсгийн сайхан урлагийн юмнууд бол олж болно. Бид нар ч гэсэн түүхэн хувьслалынхан хугацаанд өсөг одоо бичгийг хэрэгжилж явах үед бол олон бичиг үсэг хэрэгжилж байсан. Олон бичиг үсэг болгоно өөрөө гэсэн урлагийн сайхан гоо зүйтэй. Тэр гоо зүй болгоно бид нэр бас хэвлэх, тийм номыг хэвлэх, тараах, дахиад дээрээс нь хадгалах тийм зорилгоор гой сайхнаар үйлдэж бас тэрийг бол одоо хааны номын ордонд хадгалдаг ч юм уу тийм. Эсвэл бол бүр одоо нэг ийм мэрэгжил байна л да. Жасаалах гэдэг тийм мэрэгжил байна л да тийм. Тэр нь бол одоо яг манж хүмүүс бол энэ манжтай холбоотой үүссэн баха гэсэн маягтай ярьдаг. Энэ бол манжаас огт хамаагүй. Бүр монголчууд бол эртний энэ төр төслийн үед бол энэ жасаалах, жасаан цуух өдр гэх зүйл бол байсан. Энэ бол ийм бичиг номтой эртний улсуудыг бол төрийн албан цуулгаж байна гэсэн үг. Төрийн албан цуулгаад тэдний одоо эрдэм чадлыг бол ашиглаж бол одоо энэ бичиг номынхон одоо үйлдэлийг үйлдүүлдэг. Тэгээд түүнийг бол одоо төр жасаалах өдр гэж хэлдэг. Тэр бол одоо бичгийн хүмүүс байх нь шүү дээ. Тэр нь бол тэр уламжлалт нь хожмоо бол энэ манчин гүрний үед бол нэлээд их хүчтэй дэлгэрж байсан. Тэр үед бол тэрэн танаас суух хүмүүс олдохгүй. Тэ манжийн үед яагаад тэгэхээр нөгөө алдаа гаргах юм бол ацаг шүдний зүрэ алдаа гаргах юм бол алуулдаг ч юм уу, цааслуулдаг ч юм уу. Тиймэрхүү одоо шийтгэл нь хүнд байсан учраас түүн суух одоо бичгийн мэрэгдүүд бичгтэй гэдэг нь нуудаг байсан ч юм уу. Тиймэрхүү үйлдэлүүд эсэргээр гарч ирсэн. Харин тэр нь бол хуучин төр төсний уламжлалт бол илүү их үнэлэгддэг бичгийн төшмөлүүд байсан байна л да тий. Тиймэрхүү зүйлээр байж. Тэгэхээр ингээ 17-оос 10 зууны сүүл үед бол монголчууд анх удаага биертэй танилцж байгаа шүү дээ. Өөрсдийнх нь бичиг үсгийг биерээр бичиж үзэж байна гэсэн. Тэр үед бол чадахгүй л да мэдээж. Их биер чинь хэцүү те гоёлцоо. Тэгэхээр нөгөөд чинь хулсан үзгээр хэдэн зуун жил дарж бичиж сурцсан улсууд ч болоод биерийг бол их дарж бичэн те. Тэгээ дарж бичгээр нөгөөх нь их өргөн өтгөн ингээд янз бүр болно. Тэгээд чадахгүй. Нэг 50 орчим жил бол биертэй бол нэлээд сайн ноцолцсон байдаг л да. Гэхдээ бас биер одоо бичгийн хэрэглэлд орж ирсэн цагаас нөгөө монгол бичгээр бичгэд нөгөө хурдан бичих, шүдийг орхигч гэдэг юм уу, дитмиг зураад өнгөрөх гэдэг юм уу, энэ мэтчлэн зүйл бас хөгжлийнхээ явцад бий болсон уу? Тийм. Тэгэлгүй байх уу. За энэ бол 17 дугаар зууны сүүл үеэс 18 дугаар зууны ихэнх хүртэл бол монголчууд бол биертэй танилцаад нэлээд сайн биерийг өөрийн болоод авчлаа л да. Тэгээд бүр 18 дугаар зууны одоо хагасаас хойш бол Монголын 5 аймагуд тийм Цэцэн хаан аймаг, Төшөөт хаан аймаг ч юм уу энэ хүмүүсийн ирсэн албан бичгүүдийг үүсгэхэд бол энэ чинь тэр аймгийн албан бичиг байна. Өөрийн энэ аймгийн албан бичиг байна гэж ялгархаар хэмжээний бүр дэг одоо бичгийн тэгтэй болж байна гэсэн. Бүр 5 аймгийн 5 тэгтэй болсон. Тэгээ тэрийг ингээд тэр бичгийн мэрэгдүүд нь цаашны бичээч нартай ингээд уламжлуулад хадгалаад ингээд үлдсэн. Тийм сайхан зүйлүүд бол бас харагдаж байгаа. Дахиад дээрэс нь ер нь бол яг төрийн албан хэргийг явуулахад бол аль болох таталж бичлэх тийм ээ одоо гүйлгэн бичих тэр явц бол харьцангуй бага. Яг тэгэхээр тэр чинь төрийн албан хэргийг бол тод гаргацтай бүлдэх ёстой. Зөвхөн хувийн хэрэгцээнд олголцоо тиймэрхүү зүйл байна.
Тэгэхээр нөгөө хулсан үзгийг бодвол биерийн одоо үзэг нь бол илүү тийм гүйлгэж бичих, татлаж бичих тэр боломжийг олгож байгаа учраас тэр одоо гүйлгэх боловн татлаж бичих тэр соёл нь бол яаж байна үүсэж байна гэсэн үг. Тэнд бол нэлээд тийм одоо тогтолцоотой үүсэж эхэлсэн. За тэгээд явандаа бол яг хөө мэдээж тэр нь бол бид нар илүү их одоо тэрийг одоо юу яаж юм те бид биерийг өөрийн болгож чадчих одоо ашигласан гэсэн. Одоо жишээлбэл хятадын биер дэрийг бол сайн ажиглах юм бол юу бичих гэж байгаасаа юу зурх гэж байгаасаа хамаарат голцоо бичиг дээр бол зөөлөн амтны үсээр хийсэн биерийг бол хэрэгэлдэг л тулаам болоо бол те хятадууд бол те эсвэл хятад ч юм уу гэлтгүй ер нь бол нөгөө ханз бичдэг арт түмэн тийм ээ ханз хэрэгэлдэг арт түмэнгүүд Япон солонгосчууд ч юм те гэтэл монголчуудын хувьд бол эсэргээрээ нөгөө хятадын нөгөө зураасан зургийн аргыг хэрэгэлдэг тэр нөгөө хатуу амтны үсийг илүү их ашиглаж буюу нөгөө үзгээр бичдэг байсан ард түмэн учраас жоо хатуун чухал байна тий. Тийм учраас нөгөө чоны үсээр хийсэн ч юм уу тий. Одоо тэр усанд амьдардаг амьтдын үсээр хийсэн ч юм уу тий. Дорго моргоны үсээр хийсэн ч юм уу. Тиймэрхүү хатуу буцаад дарахад босоод ирдэг тийм үсээр хийсэн биерийг илүү их одоо ашиглаж өөрсдийнх нь одоо хэрэглээнд бол их ашигладаг байсан байна л да. За аливаа улс орон дээр хэл бичгийг маш том соёл гэж авч үздэг тийм. Тэгвэл хүн болгонд одоо телевиз үзэгч маань хүртэл мэдж байгаа. Мэдээж хэл бол маш том чухал соёлоо гэд бүлээн зөвшөөрн. Тэгвэл яагаад соёл хүртэл болтол нь хүмүүс ингэж үзэх ёстой байдгийм бэ гэдэг тийм энгийн бөгөөд бас тийм цаад учир шалтгааны нөхсөн тийм асуултыг тавья гэж бодлоо. Ер нь яагаад соёл энэ тухайн үндэсний хоол өмсч хувцж байгаа эвлэл хувцас хэл яриа ягаад ийм хамгийн үнэт болсон ийм соёл болдгийм бэ? Тэгэхээр одоо бол хэл бол за онлын томьёолоход бол юм шүү дээ. Хүн төрлөختний хоорондоо харилцах хамгийн төгс нэгж нь бол хэл гэж ярьдаг. Тэгвэл бас төгсч бас биш л дээ тий. Тэгвэл одоогор бол хамгийн их өндөр хувьтай байгаа нь тий. Ямар ч байсан эхнэр нөхөр хоёр харцаараа юу нэг бол ойлголцож чинь тий. Тэгвэл болвол одоо үгээр бол бас ойлголцох хэрэгтэй. Тэгээ нийгэм. Тэгэхээр энэ бол хэл бол ойлголцлын төвшөнд бол хүн төрлөختний шууд хоорондын холбоос гэсэн үг. Тэгэхээр энэ бол энэ соёлын чинь гол үүсгэлийн тавьж байна гэж ойлгож байна гэсэн үг. Тэгэхээр өөрөөсөө өнөөдөр монгол хэл бидний соёл мөн үү гэж асуух уу эсвэл бид нэр соёлтой ард түмэн мөн үү гэж асуух уу гэдэг бас нэг сонир асуулт байна. Тэгвэл culture гэдэг юм уу соёл гэдэг ойлголт нь өөрөө юу хэлж байгаа юм бэ? Тий. Тэгэхээр ерөөсөө л маш энгийнээр бол хэл бол хүн төрлөختнүү оршин байхын асуудал. Монгол хүний оршихуун дархлаа нь өөрөө хэл. Зөв биднийг бол өнөөдрийг хүртэл бол соёлтой байлгаж байгаа нь бол бас өөрөө хэл. Тэр соёлыг бол бидэнд маш олон зүйлээр тээж авч өгнө. Одоо өнөөдөр та бүжгэлье гэж бодъё. Тийм ээ. Бүжгэлэх тэр соёлыг бол мэдээж бол хөдөлгөөнөөр ингэдэг юм штэ гэдэл одоо үзүүлэх л баг тийм. Гэхдээ наа чин болохгүй байж штэ гэдгийг хэлээр л дамжуулах баг тийм үү. Гэхмэчлэн ингээд бүх соёлыг бүх нийгмийн харилцааг бол зангидах хүн төрлөختний харилцааны хамгийн чухал хэрэглэл учраас хэл өөрөө соёлын хамгийн том хэрэгсэл гэж ойлгож байна. Тэгвэл та сая бас хэллээ шүү дээ. Бүжгийг наа чин буруу байна гэдгийг ингээд хэлэхэд бол хэл шаардлагатай гэж байна тий. Буруу байна гэдгийг ойлгуулахын тулд дэг шаардлагатай шүү дээ. Тэгэхээр Монгол бичгт өөрөө тэг гэж байгаад байна тий. Энэ бичгэд энэ бичгийг ингээд цаашаа өвлөн уламжлуулахад энэ тэг өөрөө маш чухал зүйл юм а гэдгийг бол ойлгуулахад бас багш нар хэрэгтэй байна шүү дээ тий. Тийм учраас энэ манай Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн энэ Монгол хэл уран зохиолын багш нарын энэ хөтөлбөрт бол иймэрхүү зүйлүүд бол сайн оруулж өгөх хэрэгтэй л доо. Монголчуудын уламжлалт хэрэглэж ирсэн одоо бичгийн үсгийн тэгийн тухай хичээлийг ч юм уу илүү их оруулж өгөх хэрэгтэй. Зүгээр манайх бол одоо уран бичлэг гэж уралдаад байна тий. Яг уран сайхан бичих нь бол чухал тий. Мэдээж Монгол бичгийг одоо сурах одоо тэр юуг нь идэвхжүүлж байна тийм ээ. Сурахт одоо тэр сонирхлыг идэвхжүүлж байна. Гэхдээ тэрийг авиастай хүн болгоно л бичнэ шүү дээ тийм үстэй. За авиас хүн болгоны авиастай болгоход бас хэцүү тийм. Тэгэхээр миний бодлоор эсэргээрээ энэ хөдөлмөрийн хичээл дээр нь энэ үсгийн урлаг буюу каллиграф гэдэг зүйлийг нь
нэмж өгөөд тэгээд хэл бичгийнх нь хичээл дээр нь энэ үсгийнх нь гоо сайхан талаас нь одоо илүү зүгээр энэ үсгийг энэ уламжлал талаар нь зөв бичих нь боломжийг болвол хичээлд нь илүү уялдуулж өгөх зүгээр юм байна гэж бодож байна. Зүгээр тэгвэл одоо монгол хэл уран зохиолын багш болгон каллиграфч болж байна тийм. Надад бол энэ бол сайхан санагдаж байна. Мэдээж монгол хэл бичгээ заан сургадаг хүний хувьд бол сайхан санагдаж байна. Гэхдээ чадахгүй байгаа хүнд бол энэ бол дарамтлахгүй юу? Яг үндэ бол яг онлын төвшөнд хичээлээ заачмаар байдаг тийм мэдлэгээ заачмаар байдаг. Монгол хэлийг алдаагүй зөв сурахчмаар байдаг. Монгол бичгийг алдаагүй зөв сайхан сурахчмаар байдаг. Гэтэл нөгөө хажууд нь гоо зүүн шаардаад байдаг тийм. Тэгэхээр энэ нь нөгөө талаас нь монгол бичгийг буцаагаад хүнд хүүхдүүдэд хэцүү юм шиг харагдуулах нэг тийм өнцөг харагдуулдаг. Тэгэхээр хэрэглээ энгийн баймал зүгээр л надад санагдаж байгаа юм бол. Нөгөө 90-ад онд хүүхдүүдийг чи гоё ич гэд манай ангийн бүх хүүхэд гоё ичдэг гэд багш нар гайхуулж ирсэн. Харин энэ ардчилсан үед бол нөгөө гоё ич хамаагүй энэ зүйлийг чи төвс сурцсан байх л хамгийн гол юм а гэдгийг л ер нь ялгаж хэлээд байгаа шүү дээ. Яг гоё бичих уран сайхан бичих хоёр өөр асуудал тий. Ер нь бол ямар ч хүн тэр тэг гэдэг асуудлыг чинь би хэлээд байгаа нь хичээнгүй бичих асуудал. Хичээнгүй бичих бол эхлээд бол нөгөө кирилл үсгээр аавс ингэж бичдэг юм а гэж заадаг штэ тийм үү. Элементийн дэвтэр дээр заадаг. Тэрэн шиг монгол бичгээр хичээнгүй ийм сайхан цэвэрхэн бичих нь бол энэ бол гоё бичих чинь. Бидний 90-ад онд бол тэрийг яаж заасан бэ гэхээр тэр гоё бичгийг хичээнгүй бичгийг л заасан. Одоо бол хичээнгүй бичгийг илүү их одоо хэцүү болгож байна. Зарим сургалтууд би зарим хичээлүүдийг харлаа. Хүмүүс бол баг титэм бичихэд тэдэн градустай байх хэвээр, титмийн дараа тэдэн градустай тэгж бичих хэвээр өдр гэд. Хизээч монгол бичгийн уламжлал тэгдэр тийм дэг заяг байхгүй. Зүгээр л налуу байх хэвээр, шүдэн ийм хэмжээтэй байх хэвээр, одоо шилбэн ийм хэмжээтэй байх хэвээр. Гэхдээ энэ нь бичгийн хэрэглэлийнхэн үзүүрийнхэн хэмжээрээр л бац хэмжигдэнэ. Тийм. Тэгэхгүй тэгээ нэг бүдүүн юм барьч шүдэн юм байх хэрэгтэй гэсэн чинь охор болчихно тий. Тэгэхгүйгээр төхөө нөгөө үзгийнхын одоо хушуугаар хэмжигддэг байх нь л дээ. Тэр сүүл нь юу нэтэр гээд бүх зүйл нь тэр бичигдэж байгаа зүйлдээ пропорцтой болж хэмжигддэг байсан. Тэгэхээр тэр бичгийн хэрэглэл дээрээ тулгуурлаад хичээнгүй сайхан бичих зүйлийг сураад дээрээс нь монгол бичгээ алдаагүй сайхан зөв бичээд сурах нь нэгдүгээр асуудал. Энэ бол маш энгийн хэрэглээний асуудал болохоос биш. Дараагийн асуудал нь бол тэр гооцоо асуудлын хөдөлмөрийн хичээл дээр нь аваачаа сайхан зоогоод өгчвөл надад илүү сайхан. Хөдөлмөрийн хичээл мэргэжлийн багш шүү дээ. Ер нь бол тий гоо сайхны зураг зурдаг сайхан мэргэжлийн багш. Тэгэхээр тэр хүн нь бол илүү сайхан гоё сайхан харагдуулах хэрэгтэй. Тийм учраас үсгийн урлаг өнөөдөр илүү их Монгол гоё хөгжиж байгаа. Манай зураач нар бол энэ дээр маш том хувь нэмээр оруулсан гэж би ойлгож байна. 90-ад оноос хойш ч гэсэн уран бичлэгийг илүү сайхан хөгжүүлсэн. Тэр зүйн биерийн одоо уран бичлэгийг илүү хөгжүүлсэн. Сүүлийн үед бол одоо хулсан үзэг, угалц, их хэд ч юм уу тэр хэрэглээний шаардлагаас одоо маш олон хэлбэр дүрсээр илүү одоо хүчтэй сайхан хөгжиж байна гэж би харж байна. Тэгэхээр бас хос бичгтэн болно гэдэл яваад байна штэ, яриад байна штэ. Энэ тал дээр ер нь хувь хүнийхээ үүднээс бас юу гэж боддөг юм бол ер нь бол хос бичгтэн болох гарцаагүй зайлшгүй шаардлага бол бидэнд байна. Байгаа. Мэдээж хос бичгтэн болох шаардлага бол бидэнд бол байгаа. Хувь хүнийхээ үзэхэд бол тэр цэцмаа монгол бичгийг заан сургадаг хүний хувьд үзэхэд бол хос бичгтэн болохоос өөр арга байхгүй. За мэдээж арга байхгүй. Гэхдээ бид нар энэ хос бичгтэн болохын тулд бол энэ ард түмэнд бол энэ хүчээр тулгаж болохгүй. Ягаад тэгэхээр хүчээр тулгах юм бол эсэргээрээ бид нар монгол бичгээ үзэн ядуул. Тий. Тэрний оронд бид нэр энийг маш сайн төлөвлөгөөтэйгээр маш сайн судалгаатайгаар алхамаар бид нар энийг нутагшуулах хэрэгтэй. Буцаж одоо өөрийн зүйлээ буцаага өөрийн болгож авах гэдэг нь шүү дээ. Уул нь бол тий. Гэхдээ бид нар энийг маш сайн арга зүйтэйгээр гоё сайн их юм бол хосвчтэн болоод болчих юм бол бидэнд болон дэлхийд дахин ч гэсэн баярлна. Яг тэгэхээр бид нар монгол бичгээ буцаад өөрийн болгоод авлаа шүү дээ. За танд маш их баярлалаа. Мэдээж нөө хос хүчиг гэдэг бол цаг хугацаа орно. Бид өхний тэр чинь бас улс өөрийн тавигдах хэвээр, зарим хүмүүсийн хувьд бол бэлтгэгдэх хэвээр гэдэг энэ олон зүйл яригдах байна. Танд маш их баярлалаа. Өнөөдөр бид өхний урилга хүлээн авч ирсэнд. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.